Сайн мэдгэн үзэгчтэй Мандимын саяжааг одоо Хүүхлийн театрын гадаа ирсэн байна. За тэгвэл 77 жилийн түүхийг үзэж байгаа энэ Хүүхлийн театр нь одоо хүртэл өөр ингэсэн байдаггүй байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр хүртэл хэрхэн үйл ажиллагаа явуулж исэн? Өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаас сурчлага мэдээллийг та бүхэндээ хүргье. Хүүхлийн театр одоо анх байгуулагдсан цагаас эхлээд Улсын драмын эрдмийн театрын одоо энэ барилга анх залуучуудын соёлын ордон гэж нэртэй байгуулагдсанаас энэ байр ашиглалтанд орсноос ахуулаад энэ зүүн жигүүрт үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үед Монгол улс одоо нийслэл 500 мянган хүнтэй одоо иргэдэд зориулсан үйл ажиллагаа гэж явуулахаар хүн амдаа зориулж соёл урлагийн байгууллага төлөвлөж исэн бол өнөөдөр энэ хүн ам маань 3-аас 4 дахин нэмэгдсэн байна. Гэтэл Хүүхлийн театр маань өнөөдөр 200 хүний судалтай гадаанаа зогсоол байхгүй 30 хүнтэй 10 хэдхэн жүжигчний орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа нь өнөөдрийн эрэлт хэрэгцээг үнэхээр хангахгүй байнамаа. За энэ байрлагт бол Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Улсын Хүүхлийн театр гэсэн 3 байгууллага барилж байгаа. Тэгээд драмын театр дээр нь бүх засвар энэ зардал ирдэг. Гэхдээ энэ бол хангалттай зардал ирдэг. Энэ барилга одоо ашиглалтанд орсноос хойш дөрвтэй одоо засварын үйлчилгээ ерөөсөө хийгддэггүй. Цахилгааны маш ноцтой нөхцөлд байж байгаа. За энэ барилга маань өөрөө одоо борооны усыг гадагш нь одоо зайлуулах олигтойшгон байхгүй бүх усаа дандаа ингээд зорилгоо хийж идэг учраас мэрэгжлийн хяналтын дүгнэлтээр бол энэний суурийн одоо бол маш найдваргүй гэсэн ийм дүгнэлт гарсан байж байгаа. Тийм ч утгаараа 2020 онд энэхүү театрын барилгыг одоо буулгаж шинээр барих асуудал одоо яригдсан боловч одоо иргэдийн гэдэг юм уу одоо хүмүүсийн одоо бас эсэргүүцэлтэй тулгараад энийг одоо хэвээр нь байрлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Тэр нь ч зөв. Гэхдээ энэ дээр бол тодорхой хэмжээний бодиттой ихээхэн хэмжээний шинэ барилга барихаас илүү түүхийн соёлын дурсгалт байшин хадгална гэдэг бол маш өндөр хэмжээний одоо төсөв шаарддаг. Ийм хэмжээний төсөв хөрөнгө оруулалтыг хийж энэ одоо барилгыг бол яг энэ төрхөөр нь авч үлдэнэ. За нэгдүгürt бид нар бол барилгын энэ аюулгүй байдлыг ярьж байна. За барилгыг одоо аюулгүй байдлыг одоо бий болголоо гэсэн тохиолдолд дараад нь урлаг соёл урлагийн одоо хөгжил гэдэг бол олон улсад маш өндөр хөгжилтэй явж байгаа. Тайзны технологи, шинэ одоо техник технологи нэвтэрч байгаа. Гэтэл бид нар 50 хэдэн онд анх орсон энэ одоо техник технологиор гараараа татдаг Хүүхлийн театрын хувьд бол дээшээ одоо галерей гэж одоо энэ хөшгөө дээшээ татах тийм орон зай байхгүй ийм маш давчуу нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Жүжигчдийн өрөө гэсэн өрөө үндсэндээ байхгүй. Ардлын жижигхэн богинохон одоо тийм коридорын зайд одоо эрэгтэй жүжигчтэй нөгөө талд нь эмэгтэй жүжигчтэй. Эрэгтэй жүжигчдийн өрөөнд одоо жишээ нь 8 жүжигчин байлаа гэхэд стандартаараа тэнд 2 хүн л одоо байх тийм орон зайтай. Эмэгтэйчүүдийн өрөөнд 12 жүжигчин байж байгаа. Тэнд бол нэг 4-5 жүжигчин л одоо байх жишээтэй. Бид нэр ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Ард нь одоо жишээ нь жүжиг эхэлсний дараа тэнд одоо хүний наад захын хэрэгцээ ариун цэврийн өрөө байхгүй. Бид нар бол одоо дотоод нэг сулцаагаа ашиглаад жижигхэн одоо нэг онгоцны одоо нойлын өрөө шиг тийм жижиг одоо нойлыг хийж өгсөн. Ингээд одоо бүх нөхцөл маань нэг иймэрхүү байж байгаа. За шинэ уран бүтээл тавилаа тойруулаа гэхэд бид нар шинэ уран бүтээл тойруулсан энэ тайз декорац хүүхэлдээ жижиг хэрэглээ хадгалах одоо өрөө нөхцөл байхгүй. Одоо зойрын давхраа бүгдэнд нь одоо тавиур тавиад тэнд нь одоо ингээд юмд хадгалж байгаа. Ингээд доотлын одоо зойрын давхрыг ингээд хаагаад за ямар нэг гал усны аюул гарахад бол тэнцээс цаанаас нь драмын театр хаацсан, наанаас нь манайх ингээд хаачихсан маш юм аюултай нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. 2022 онд Хүүхлийн театр Хүүхдийн төв номын сангийн барилгыг барихаар зураг төсөв одоо батлагдсан. За 2020 онд Хүүхдийн төлөө фондыг одоо байгуулахад санг одоо анх байгуулахад тухайн үеийн засаг дарга, нийслэлийн засаг дарга Сумын Азар бол Хүүхдийн төв номын сан Хүүхлийн театрын газрын асуудлыг шийдэж тэр орой энэ газрын гэрчлэгийг гардуулж өгсөн. Энэ бол тасхны яван дээр ингээ байрлагдсан байгаа. За 2022 онд зураг төсөл бэлэн болоход Хүүхдийн төв номын сан Хүүхлийн театрын барилгын нийт төсөв 54 тэрбум төгрөг байсан. Ингээ 2 жилийн тутам турш 3 жилийн турш энэ Хүүхлийн театр Хүүхдийн төв номын сангийн барилга маань улсын төсөвт тусаж чадахгүй явсаар байгаад за энэ холбогдох хууль журмын дагуу
энэ онд ахиж төсөв шинчлэгдсэн. Энэ дээр бол нөгөө 54 тэрбум төгрөг байсан мөнгө маань 60.7 тэрбум төгрөг болсон. Тэр зэрэг энэ дээр ахаад улсын төсвийг үр ашиггүй бас ингээд зарцуулах гэж байгаа. Улсын төсөв ингээд нэмэгдэж байгаа асуудал бол энэ дээр ингэж гарч байгаа. Жил болгон ингээд хоошоо ингээд энэ маань сунжраад явах юм бол энэ төсөв улам нэмэгдэнэ. А энэ хэмжээгээр хүүхэд багчууд бол соёлын урлагийн үйлчилгээ авч чадахгүй хохирсоор байх болно гэдгийг хэлмээр. Бусад одоо улсын одоо том театруудын урд бол зогсоол байдаггүй гэж ярьдаг байхгүй. А гэтэл хүүхдийн байгууллага гэдэг чинь өөрөө онцлогтой. Яагаад гэвэл хүүхдүүд өөрсдөө автобусанд суугаад юм уу таксигаар яваад ирч чадахгүй. Тийм учраас хүүхдүүд маань зохион байгуулалттайгаар ирэх ёстой. Зөвхөн одоо бид нар 500 хүний судалтай биш 200 хүний судалтай энэ зэрэглэлийг гэдэг юм уу үзэгчдийн танхимыг түргэхэд 20 хэдэн хүний судалтай автобус байлаа гэхэд 7-8 автобусаар хүүхдүүд ирж явах шít. Гэтэл өнөөдөр хотын захиргаанаас энэ Дарамын театрын урдлын талбайг зүгээр юм цэцэрлэг түрээлэг гэдэг ямар ч зогсоолгүй болгосноор энэ хүүхдүүд энэ театрт ирэх ямар ч нөхцөл бололцоог болгож байгаа. Ягаад гэвэл эцэг эхчүүд сургуулиуд энэ хүүхдийн аюулгүй байдалд бас анхаарч санаа зовж байгаа байхгүй. 77 жилийн түүхтэй хүүхэлдэйн театрын 140 гаруй бүтээл тойруулсан байдаг юм байна. За тэгвэл яг одоо бидний зогсож байгаа би нэг давхуст нь 140 гаруй бүтээлээс үлдсэн 40 гаруй бүтээлийн жижиг хэрэгсэл, тайсны чимэглүүд, хүүхэлдэйнүүд зориултын бус нөхцөл хадгалагдаж байна. Бид нар одоо ингээд үйлдвэр ангид ороод ирсэн байж байна. Хүүхэлдэйн урлалын одоо юу нь бол 3 хүн байгаа. Тэр нь нэг өрөөнд подолын ийм давхарт агаар жуултмуутай тэгээд хэрглэж байгаа миний хэлсэн хэрглэж байгаа одоо бодис юмнууд байна дандаа энэ шаардлага хангахгүй ийм нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр нэгдүгээр энд одоо жишээ нь дархны ажил, төмрийн ажил хийлээ гэхэд энд бол одоо аюулгүй байдал жишээ нь алдагдж байгаа чинь мужааны ажил хийлээ гэхэд одоо мод хийлээ гэхэд энэ одоо өрөөний энэ коридортоо гарч хийх жишээ нь урлал гэдэг бол зөвхөн нэг одоо ширээний ард хийдэг ажил биш. Ойдл байж байна. Дээр нь одоо энэ будагны ажил байж байна. Энэ бол одоо гагнуурын ажил хийж байна. Тэгэхээр зэрэг эдгээр бүгдээрээ тус тусдаа аюулгүй байдлыг хангасан тус тусдаа өрөөндөө явагдах хэрэгтэй. Гэтэл одоо бид нар өнөөдрийн нөхцөл байдалтаас шалтгаалаад заримыг одоо гадаа коридорт одоо гэдэг юм уу гадаа гудамжинд гарч ийх, зарим будгаа бол үүдний коридорт гарч ийх. За энд одоо будгийн ажил хийлээ гэхэд энд хүмүүс хордохоос гадна театраар тэрчгээрээ бүгдээрээ будгаа өнөртдөг юм уу гэдэг юм. Жишээ нь ингээд маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ явуулж байгаа үйл ажиллагаанаас шалтгаалаад жишээ нь одоо мод урлал гэдэг юм уу мужааны ажил хийлээ гэхэд энд суурин одоо энэ хөрөө тавихад энэ өрөөнд хаанаач тавих ямар ч болцоо байхгүй. Энд гагнуур хийлээ гэхэд галын аюулгүй байдал алдагдана. Жишээ нь дархны ажил хийлээ гэхэд энд одоо бас ингэж болохгүй. Тэгэхээр энэ бол стандартаараа өөрсдийн тусдаа одоо овор хэмжээгээрээ ч тэр ийм өөр тусдаа аюулгүй байдлыг хангасан тусдаа ийм орон зайг хангасан ийм өрөө тасалгаа талбай хэрэгтэй байхгүй. Шинэ хүүхэлдэйн театрт бол энэ талбай маань бол асар нэмэгдэнэ. Эдгээр одоо урлангууд маань тусдаа өрөөтэй ороод ямар ч байсан гэсэн үйлдвэрлэнгт 3-аас доошгүй ийм өрөө бол таслах оногдохоор ингэж тусгагдсан байж байгаа. Зөвхөн үзэгчдийн хувьд гэхэд л одоо 500 хүний судалтай их заалтай 200 хүний судалтай бас Black Box театрын ийм нөхцөл болцоотой дээр нь хүүхдүүд орж ирээд энэ дээр тоглолтын өмнө буюу тоглолтын завсарлагаанаар явж одоо хоол унд идэх гэдэг юм уу бас тэр чөлөө цагаа гэдэг юм уу ингээд зөв боловсон өнгөрөх ийм нөхцөл болцоо хангагдсан ийм одоо юу байгаа. Жишээ нь хүүхэлдэйн театрын одоо яг энэ бохирын асуудал бол энэ яг үйлдвэр ангаараа дамжиж ингэж гардаг байсан. Тэгэхэд энэ дээр бол төвшний зөрүүтгээс одоо бохир маань доош орсож явах хэвээр энд адилхан төвшөнд хийгдсэн газрын төвшнөөс их богино зайд байгаа учраас энд бол байнга хөлдөлтөй явагддаг. Тэгэд энд одоо ингээд өвөл болохоор бохир нь хөлдөөд ингээд үйлдвэр анги руу орж ирж одоо ингээд бохир алддаг ийм нөхцөл байдалтай байсан. Бид нэр одоо саяхан энэ асуудлыг шийдвэрлээд энэ бохирыг дотоороо явуулдаг болгоод тэгээд Дарамын театрын одоо бохиртой шилжснээрээ одоо бол бохирын асуудал ямар ч байсан бохир алдахааргүй болсон. Гэхдээ энд бол одоо энэ урд нь одоо алдсан бохир
гэдэг юм уу энэ цахилгааны шугамнууд бүгд дор нэг дор маш аюултай байдал. Энд бол ахаад засвар хийх ийм шаардлагатай байгаа. Бид нар бол энэ засварын асуудлыг бол тусгасан боловч яг одоо шинэ уран бүтээлтэй байгаа учраас бид нар бол шинэ уран бүтээлээ зогсоох боломжгүй байгаа учраас одоо шинэ уран бүтээлийн дараа энэ үйлдвэр ангидаа бас өөрсдийнхөө дотоод нөөц суралцааг одоо ашиглаад энд засвар хийн. За мөн энэ хүмүүсийнхээ одоо бас аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлагыг хангасан бас агааржуулалт одоо энэ юмыг тавихаар бас төлөвлөд ажиллаж байна. Мужааны одоо дарахны ажлууд маань одоо энэ өрөөнд гэтэл одоо 4 метртэй банзыг гэдэг юм уу одоо хөрөөдөх 4 метрийн урттай одоо юу гэх орон зай бол байхгүй. Тэгэхэд биднэрт бол бас тодорхой хэмжээгээр өрөм, хөрөө, одоо харуул гэдэг юм уу одоо ингээ бүх тоног төхөөрөмжүүдийг бол бид нэр өөрсдийнхөө чадлаар авцсан. Гэвч эднийг одоо ингээд байрлуулах гэдэг юм уу ямар ч нөхцөл болцоо байхгүй байгаа. Яг стандартын нөхцөл шаардлагад хангах тийм боломж байхгүй учраас энд бол ихэнх нь одоо эвдрэх норох. За энд бол бүр энэ бохирын шугамаас ус алдснаас болоод бас их олон хүүхэлдэй бол эвдэж сүйдсэн хүртэл ийм тохиолдол байж байгаа. Тэгээ бид нар энийг одоо уут савнд хийгээд ингээд тусна ингээд байрлуулж байгаа. Үнэхээр одоо өөр боломж байхгүй. Бид нар өөрсдийнхөө санаанд тулсан гэдэг юм уу найруулагчийн санаанд тулсан тийм уран бүтээл хийхээр нөхцөл байдлаасаа шалтгаалаад аль болох тайзыг бага хүүхэлдэй гэдэг юм уу тэр жижиг хэрэглэлийг аль болох бага хийх шаардлага ингэж тулгарч байгаа. Энэ өөрөө нэг уран бүтээлийн чанарт бас муугар нөлөөлж байгаа байхгүй. Хүүхэлдэйн театрын гол чиг үүрэг юу гэхээр зэрэг хүүхдэд урлагийн боловсрол болох энэ хүүхдийг зөв одоо хүмүүжилтэй иргэн болгож хүмүүжүүл. Хоёрдугаарт нь Монгол дархлаатай Монгол хүн болгож хүмүүжүүлэхэд хүүхэлдэйн урлаг хамгийн анхны шатны энэ байгууллага болж байгаа. Хүүхдүүд театрт одоо юм үзэж, томоото үзэж энэ урлагийн ам чинтийг мэдэрч үзэх ёстой байх болно. За нөгөө талаар юу гэхээр зэрэг хүмүүс юу гэхээр зэрэг хүүхэлдэйн театр бол зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүд энэ хүүхэлдэйг үзнэ гэж ойлгодог. Гэтэл хүүхэлдэйн урлаг дэлхийд бол бүх насныханд зориулсан ийм чиглэл юм. Хүүхэлдэйн одоо урсгал чиглэлүүд гэхэд сүүдэр, таягт, утсан, биет, ширээний, хайрцагт гэдэг төрөл бүр байгаа бол дээр нь бага сургуулийн өмнөх болон сургуулийн одоо өсвөр насны ихтэй сургуулийн оюутнуудад насан туршидад зориулсан гэсэн ийм уран бүтээлийн бодлогыг олж байна. Ийм ч учраас бид нар ганцхан одоо цэцэрлэгийн насны сургуулийн насны гэхээсээ илүү хүүхэлдэйн урлаг бол бүх нийтэд зориулсан ийм урлаг байх ёстой. Тэр одоо насанд одоо тохирсон энэ уран бүтээлийг одоо тойрох чиглэлээр бас ажиллаж байгаа. Бид та бүхэндээ дөнгөж сая албаны үнийн мэдээллийг хүргэлээ. За тэгвэл 2022 онд зураг төсөнд батлагдсан хэдий ч одоо өсөл өсөвт суугдаагүй улмаас барилгын ажил эхлэегүй байгаа юм байна. За тэгвэл хүүхэлдэйн театраас гадна хүүхдийн номын сан ч гэсэн тасганы овоонд баригдах гэж байгаа боловч аль алийнхын төсөв суугдаагүй улмаас барилгагүй байгаа юм байна. За тэгвэл хизээ хүүхэд багчуудад зориулсан хүүхэлдэйн театр үзэх боломжтой энэ байдлага ашиглалтанд орох вэ?